Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ өөрийнхөө өглөө болгон хийдэг вакуум дасгалынхаа хамгийн энгийн 3 техникийг танилцуулъя. Вакуум дасгал хийснээр гидс агшин, гидс цэвэрлэгдэн, гидсний бүлчин чангарна. Мөн бүслэхийгээр маш хурдан турна. За, дагаад хийгээрэй. Эхний ээлжинд нэг техникийг 3-аас 5 удаа хийнэ. 3-аас 5 секундын хугацаатай өөрийнхөө чадах чинээрээ барина гэсэн хугацаагаа. За, бясалгалаа гүнзгий авлаа гэзээ татлаа. 1 2 3 4 жоохон гаргалаа буцаагаад дамрлаа. Дахиад 3-аас 5 секунд дамраад дахиад гүнзгий авлаа. Буцаагаад амьсгалаа гаргалаа жоохон. За, одоо энэ кадр дээр маш сайн харагдах хэрэгтэй байгаа. Би албаар цогцоогоор харуулж байна. Маш сайн харагдуулах үднэс. Гэзээ татлаа. Буцаагаад амьсгалаа гаргалаа. Өөрийнхөө чадах чинийгээрээ маш сайн аргашин татаад өгөх хэрэгтэй гэзээ. Тэгээд 3-аас 5 секунд болж өгөл бариад буцаагаад гаргана. Анх хийж байгаа хүмүүст бол энэ техник тохиромжтой. Яванда хийгээд сурчглаараа хугацаагаа илүү одоо 7 секунд, 8 секунд болгоод давтамжаа нэмээд явчихна. Өөрөөхөө хийж чадах бололцоо ороо гэсэн үг. За, гэзээ татлаа. Маш сайн татаад өгнө. Амьсгалаа гаргалаа. Хоёрдугаар техник дээр нуруунд дээр ихэвтээд хөлөө хагас нугалсан байдалтай байна. Сайн анзаараарай. За, гэзээ татлаа. Амьсгаагаа төгжинэ гэсэн үг. Чадах чинээрээ сайн татаад өгөөрэй. 3-аас 5 секунд боллоо. Амьсгалаа авлаа. 3-аас 5 секунд дахиад амарлаа. За, гэзээ татлаа. Амьсгаагаа бариарай. Чадах чинээрээ сайн татаад өгөөрэй. За, амьсгаагаа гаргалаа. Ойртуулсан кадраас хараад аваарай сайн. Бидний 3-дугаар техник маань өвдөг гараараа газар тулаад гэзээ татаж өгөх хэрэгтэй байгаа. За, суулаад амьсгаагаа сайхан агаарай. Гүнзгий амьсгаа аваад гэзээ татлаа. 1 2 3 секунд амьсгаагаа гаргалаа. Жоохон гаргаарай амьсгаагаа. 3-аас 5 секунд. За, ойртуулсан кадраас хараарай. Татлаа. 3 4 5 секунд. Тэгэхэд жоохон амьсгаагаа гаргаарай. Бичлэг ойлгомжтой болсон байх гэж найдаа. Дасгал дөнгөж хийж эхэлж байгаа хүмүүс эхний 7 хоногт энэ 3 техникийг хийгээд 2 дахь 7 хоногоос нь эхлээд багаар нэмээд явж болно. Давтамжаа. Бичлэг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя. Баяр таа.